Наполеон Хилийн бичсэн Сэтг баяж ном үнэхээр сайн чанартай ном учраас 4 удаа уншлаа. Тэгээд зохиолч үнэхээр яг юу гэж хэлхийг хүсэж байгаа. Бас яг амьдралдаа хэрэгжүүлье гэж бодсон учраас 4 удаа уншаад тэгээд 4 удаагийнхаа номын тэмдэглэлүүдийг нэгтгээд өнөөдрийнхөө бичлэгийг бэлдсэн байгаа. Сэтг баяж ном яаж үүссэн бэ гэхээр номын зохиолч Наполеон Хиль бол 25 настай нэг хуулийн сургуулийн баян чинэлэг хүмүүстэй уулзаж тэднээс ярилцлага авдаг юм ядуу оюутан байсан байгаа. Тэгээд 1908 онд бол анх яг тухайн үеийнхэн бүр дэлхийн хамгийн баян хүн гангийн үйлдвэрийн эзэн Эндрю Карнегитэй уулзаад бас ингээд ярилцлага авах гээд явж исэн байгаа. Тэгсэн чинь Эндрю Карнеги бол бүр ингээд маш юм содон саналыг зохиолчид маань тавьдаг байгаа. Тэр санал нь юу байсан бэ гэхээр би чамд ингээд дэлхийн хамгийн баян амжилттай хүмүүсийг танилцуулаад тэднэртэй ингээд уулзах боломж олгоё. Чи тэднийг судалж үзээд тэгтээ тэд нэр ингээд юунаас болоод ингээд амжилтанд хүрээд байгаа юм бэ гэдгийг нь эгэл жирийн хүмүүс ойлгохоор энгийн ийм амжилтын томьёог гаргаж ирээ. Гэхдээ тэглээгээд би чамд бол ямар ч мөнгө төлөхгүй энэ зүйлд гэхдээ чи бараг амьдралынхаа 20 жилийг зарцуулна. Чи үүнийг хийж чадах уу гэд асуусан байдаг байгаа. За тэгсэн чинь номын зохиолч Наполеон Хиль маань бол 29 секундын дотор тиймээ би хийж чадна, бас хийх болно гэж хариулсан байдаг. Тэгээ 29 секундын дотор ингэж хариулсан гэдэг юм бэлээ. Тэгээ Карнеги бол өөрөө ширээнийхаа доор ингэж цаг барьчаад хэдэн секундын дотор ингэ хариугаа хэлэх нэ гэдгийг ингэ туршиж үзсэн гэдэг юм бэлээ. Тэгээд Наполеон Хиль бол дараа нь өөрөө энэ ном бүтсэн түүхийнхаа талаар дурсаж ярьж байхдаа хэрвээ би ингээд тэр асуултанд нь төгтчээд 60 секунд болсон бол Карнеги бол намайг голох байсан гэж дурсаж ярьсан байдгийн байлээ. За ингээд 29 секундын дотор тиймээ би энэ зүйлд ингээд амьдралаа зориулъя гэж шийдвэрийг маш хурдан гаргасан учраас Карнеги ч гэсэн өөрийнхөө амлалтандаа хүрээд тухайн үеийн маш амжилттай явж байгаа суутнууд саятангуудтай олвол ингээд Наполеон Хилийг уулзах боломжийг ингэж олгож өгсөн байдгийн байлээ. За тэгээд Наполеон Хиль маань ч гэсэн өөрийнхөө амлсан хэлсэндээ хүрээд 25 жилийн турш 500 гаруй саятангууд тухайн үеийнхаа л бүр хамгийн элит өндөр хүмүүстэй уулзаж яг тэдний амьдралын хэм маяг нь юу вэ? Нийтлэг зүйл нь юу вэ? Үйлдэл нь тархины үйл ажиллагаа тэд нар яаж сэтгэж боддгийм бэ гэдгийг маш гүнзгий ажиглаж судлаад тэгээд амжилтын 13 алхам гэдэг зүйлийг гаргаж ирсэн байдгийн байлээ. За энэ амжилтын 13 алхам гэдэг нь бол энэ номон дээр бичигдсэн байдаг. Тэгээд энэ ном маань болохоор 1937 онд буюу Америкийн их хямрал яг эд дуусаж байх үед эд дуусаад яг хүмүүс ажилгүй, итгэл найдваргүй ядуурл тэр дээд зэгтээ хүрсэн тэр цагт бол энэ ном Сэтг баяж ном маань хэвлэгдэж гарсан байдаг. Тэр амжилтын 13 алхмаа бичээд за тэгээд энэ ном маань хэвлэгдэж гарсан тэр даруйдаа бол сая хүмүүст итгэл найдвар, босох хүч өгч бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай бизнес болон хувийн хөгжлийн ном болон ингээд түүхэнд үлдсэн байдаг ийм түүхтэй ном байгаа. За өнөөдрийн бичлэг дээр бол энэ амжилтын 13 алхмыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй ярилцах болно. За нэгдүгээрт бол тэр амжилтанд хүрсэн хүмүүс нэгдүгээрт маш тодорхой чин хүсэлтэй байсан. Энгийн дундаж хүмүүсээс ялгарх онцлог бол тэдний чин хүсэл нь маш тодорхой байсан байгаа. Тэгэхээр нэгдүгээр алхам амжилтанд хүрэх нэгдүгээр алхам бол та өөрөө яг хизээ хідэн төгрөгтөө болох. За мөн хороод хийдэг чинь үнгүй зүйл байхгүй шүү дээ. Тэр их мөнгийг та ингээд авмаар байгаа бол түүнийхээ төлөө та өөрөө ямар бизнес эсвэл ямар бүтээгдэхүүн, ямар үйлчлэгийг буцаагаад үзүүлэх юм бэ? Хүмүүст буцаагаад та өгөх юм бэ гэдгээ маш тодорхой болгосон байх хэрэгтэй. Тэгэхээр чин хүсэл нь маш тодорхой байх хэрэгтэй. Нэгдүгээр алхам. Ингээ 13 алхмыг яг үргэлжлүүлээ бичсэн байгаа. Тэгэхээр нэгдүгээр алхам чинь таних яг хизээ хідэн төгрөгтөө болмоор байна. Түүнийхээ төлөө бас бусдад та буцаагаад ямар бизнес эсвэл ямар үйлчлэгийг үзүүлэх юм бэ гэдгээ маш тодорхой болгох ёстой. За хоёрдугаар алхам нь бол итгэл гэж байгаа. Ингээд чин хүслээ тодорхой болгочихсон бол түүнийг итгэлтэй хослуулах ёстой байдаг гинэ. Тэр амжилтанд хүрсэн хүмүүсийн хүсэл нь маш тодорхой байсны дээр тухайн хүслээ би заавал биелүүлж чадна гэсэн итгэл найдвар байсан байгаа. За гэхдээ энэ итгэл гэдэг зүйл бол шууд өөрөө ингээд бий болчдөг зүйл биш. Маш олон удаагийн давтамжтайгаар тухайн зүйлээ бодож хэлж маш олон удаагийн ер нь бол давтамжийн хүчин дээр итгэл гэж зүйл бий болдог гэсэн байлээ. За тэгээд энэхүү ном дээр ингэж хэлсэн байгаа. Альваг хүсэх болон хүлээн авахд бэлэн байх хоёр маш ялгаатай. Хинч олж авч чадна гэдэгтээ итгэх хүртэл альваад бэлэн байдаггүй. Ер нь бол эхний чин хүсэл гэдэг тэр тодорхой хүсэл гэдгийг бол ихэвчлэн хүмүүс бол биелүүлчихэд байгаа шүү дээ. Бүгдээрээ юу хүсэж байгаагаа бичиж чадаад байгаа, хүсэж байгаа зүйлээ тодорхойлж чадаад байгаа. Гэхдээ ингэж хүсэх болон тухайн тэр хүсэж байгаа зүйлээ хүлээн авахд бэлэн байх гэдэг энэ хоёр бол шал ялгаатай юм гинэ. Тэгэхээр би өөрөө тэр хүсэж байгаа зүйлээ өөрийн болгож чаднаа гэсэн бат итгэл таны дотор байгаа тохиолдолд хүн бэлэн болдго юм байна. За тэгвэл ингэж
бэлэн болохын тулд энэ ихтгэл найдвараа яаж хөгжүүлэх вэ гэхээр төсөөллөөрөө хөгжүүлнэ. Маш гүн гүнзгий олон удаагийн давтамжтайгаар та хүсэж байгаа тэр нэгдүгээр алхмын чин хүслээ тэрийгээ яг авч байна гэж маш олон удаагийн давтамжтайгаар бодсноор итгэл бий болтгоо гэсэн байлээ. Тэгэхээр итгэлээ хөгжүүлнэ гэсэн байсан. За 3 дугаар алхам болохоор өөрийгөө ховсдох. Тэр амжилтанд хүрсэн хүмүүс бол баг өөрийгөө зүгээр өөрийнхөө тэр бодлоо хүсэж байгаа зүйлээ аль хэдийн биелчихсэн юм шиг бүр ингээд өөрсдийгөө ховсдчихсан тэрэндээ бүр гүн автцсан байсан хүмүүс байдаг гинэ. За тэгвэл та ч гэсэн өөрийгөө ховсдохын тулд яах ёстой вэ гэхээр өглөө оройдоо нэгдүгээр алхамд нөгөө нэг чин хүслээ тодорхой болгоцсон шүү дээ, тий. Тэгвэл тэр тодорхой болгосон хүслээ өглөө оройдоо чангаар уншиж байх хэрэгтэй. За гэхдээ зүгээр чангаар унших биш, сэтгэл хөдлөл болон бат итгэлтэйгээ хослуулах хэрэгтэй. Бат итгэлийг бол давтамжаар бий болгоно гэж байгаа. Сэтгэл хөдлөлийг бол тухайн тэр таны хүсэж байгаа чин хүсэл чинь аль хэзээ биелсний дараа та юу мэдрэх вэ? Тэр мэдрэмжээ яг мэдрэх хэрэгтэй ингэнэ. Тэгэхээр итгэл болон мэдрэмжтэй хослуулаад тэрийгэ өглөө оройдоо чангаар өөрхөн чин хүслийг унших хэрэгтэй. За мөн одоо физикч Эйнштейн хэлсэн байдаг тий. Философч биш, физикч хүний хэлсэн үг байдаг. Бүх зүйл бол энерги. Тэгээд та өөртөөгөө адилхан хэлбэлзэлд байгаа зүйлсийг татдаг. Хүссэн зүйлийнхээ хэлбэлзэл энэ долгионд нийцэж оршиж байж түүнийгэ бодит болгох боломжтой. Энэ бол философи биш, физик гэж хэлсэн байдаг. Тэгэхээр та өөрөө танаас үг ярианаас чинь одоо бүх зүйлээс чинь үйлдэлээс чинь энерги цацарч байдаг бөгөөд энэ огторгуу тэнгэрээс та өөртөөгөө тохирсон тэр өөрөөсөө ялгаруулж байгаа энергитэйгээ адилхан зүйлийг татаж байдаг. Тэгвэл та одоо өөрөө дотроо өөр зүйл хүсэж байгаа хэрнээ танаас ялгарч байгаа энерги чинь өөр байх юм бол ялгарч байгаа энергитэйгээ адилхан зүйлийг татна гэсэн үг шүү дээ, тий. Тийм учраас энэ өөрийгөө ховсдох гэдэг нь болохоор одоо хүсэж байгаа зүйлээ аль хэдийн биелүүлсэн юм шиг тэр энергийг өөрөөсөө цацруулах хэрэгтэй. Тэгжиж тэр энергитэйгээ адилхан зүйлийг татах болно. Тийм учраас өөрийгөө ховсдно гэдэг нь зүгээр л хүсэж байгаа зүйлээ ямар ч амгүйгээр ингэж хэлэх биш. Энэ хүсэж байгаа зүйл чинь аль хэдийн биелсний дараа танаас ямар энерги цацрах юм, танд ямар мэдрэмж төрөх юм. Яг тэр мэдрэмжийг одоо цацруулаад өөрөөсөө тэр зүйлсээ ингээд амьд мэтээр ингээд тунхаглах хэрэгтэй. Тэгжиж тэр энергитэйгээ адилхан зүйлийг татах болно гэсэн байлээ. Тэгэд энэ бол философи биш, физик шүү гэсэн байсан. За үүний дараа болохоор 4-р алхам нь тусгай мэдлэг гэж байгаа. За ер нь бол номын зохиолч ч гэсэн хэлж байгаачлан таны зорилготой холбоотой мэдлэг л танд хэрэгтэй болохоос ш бүх төрлийн мэдлэг танд хэрэггүй. Тийм учраас та 1-р алхам дээр чин хүслээ маш сайн тодорхой болгосноороо 4-р алхам дээр тэгвэл энэ чин хүслээ биелүүлэхэд надад ямар мэдлэг хэрэгтэй юм бэ гэдгээ тодорхойлно гэсэн үг. Ингэж тодорхойлсны дараа болохоор тэр мэдлэгээ та өөрөө яг өөрийнхөө зорилготой холбоотой тэр тусгай мэдлэгийг сурж болно. Эсвэл тэр мэдлэгийг чинь аль хэзээ эзэмшсэн хүмүүстэй хамтарч болох байгаа. За тэгээд зүгээр нэг мэдлэг мэдээллийг ингээд олж аваад орхих биш, тухайн мэдлэг мэдээллээ бүр энгийн болгоод гүн ойлгож аваад өөртөө яг үйлдэл хийх алхам болтол нь ингээд хялбаршуулаад тэгээд үйлдэл хийх ёстой гэсэн байсан. Тэгээд миний хувьд ч гэсэн энэ тусгай мэдлэг гэдэг энэ хэсгийг уншичаад ийм бүр юм чанартай ном байсан ч гэсэн энийг бүр ингээд уншсаар агаад хялбаршуулаад яг энэ дээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэдэг тэр үйлдэлийг нь гаргаж ирээд 1 2 3 4 гэсэн юм алхам болгоод тэгээд хэрэгжүүлээд явах хэрэгтэй юм байна гэж энэ тусгай мэдлэг гэсэн энэ хэсгийг энэ бүлгийг уншснаас болоод бас энэ номыг дахин уншиж ингэж хялбаршуулсан байгаа. Тэгэхээр 4 дахь нь бол ингээд та тухайн зорилгот чинь хэрэгтэй мэдлэг мэдээллийг олж авах нь байна. Бас эсвэл бол тэр мэдлэгийг чинь эзэмшсэн хэнийг үнтэй хамтарч болох нь байна. За 5 дахь нь болохоор бүтээлч төсөөлөл гэж байгаа. За өдөр бүр ингээд та өөрөө одоо 1-р алхам дээр чин хүслээ маш тодорхой болгоцсон шүү дээ. Тэгэхээр 5 дахь алхам дээр бол бүтээлч төсөөлөл гэдэг дээр та тархиа байнга ажилуулна гэсэн. За тархиа ажилуулахдаа нөгөө чин хүслээ буюу 1-р алхам дээр бичсэн тэр чин хүслээ биелүүлэх илүү дээр арга зам юу байна гэж өдөр болгон толгоогоо ажилуулна. Бүтээлчээр төсөөлнө те. Сайжруулах шин санаа юу байна гэж бодож ажиглаж бичиж ингээд оюун санаагаа тухайн зүйлээ илүү сайжруулахын тулд яах ёстой вэ гэдгийг байнга боддог болгож ингээд дасгалжуулах хэрэгтэй юм билээ. Тэгээ номын зохиолч Наполеон Хилл маань тэр 500 гаруй өндөр амжилтанд хүрсэн хүмүүстэй уулзааж явж байхад тэд нэр өдөр болгон те энэ бизнесээ би илүү сайжруулахын тулд яах ёстой вэ гэж толгоогоо ажилуулдаг нь ингээд ажиглагдсан байх нэ. За тэгээд үүний дараа 6 дугаар алхам нь болохоор нарийн төлөвлөгөө гаргана гэж байгаа. Яг би энэ хүсэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд яах ёстой юм бэ гэсэн нарийн төлөвлөгөөг та өөрөө гаргах ёстой байгаа. За гаргахдаа бүр үнэхээр гоё бичсэн урам зориг өгсөн зүйл нь болохоор за ингээд нарийн төлөвлөгөөгөө гаргачлаа. Гаргасныхаа дараа яах вэ гэхээр та өөрөө бэлэн эсгээс үл хамааран хийж эхлэх хэрэгтэй.
За тэгээд таны төлөвлөгөө чинь бүтлгүүтэд эхлэх юм бол шууд төлөвлөгөөгөө өөрчлөх байгаа. Яагаад гэвэл таны зорилго чинь зорилготой хүрэх болохоос ш төлөвлөгөөгөө биелүүлэх нь таны зорилго биш шүү дээ, тий? Уулан дээр гарахын тулд маш олон зам байгаа. Та нэг замаар нь явсан чинь тэр зам чинь бүтлэхгүй байх юм бол замаа өөрчлөөд өөр замаар явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ, тий? Тийм учраас тэр зам төлөвлөгөөндөө хич их ач холбогдол хүш туйлын зорилготой хүрэхийн тулд замаа ингэж сэлэхийг бол асуудал гэж бодож болохгүй шүү. Тэгээд төлөвлөгөө гаргасан бол шууд л ингэж хэрэгжүүлээд эхлээрээ гэсэн байсан. За үүний дараа 7 дахь нь болохоор шийдвэр гаргах гэж байгаа. За номын зохиолч маань нөгөө амжилтанд хүрсэн маш олон хүмүүсийг судлаад явахын хажуугаар бас амжилтгүй байгаа хүмүүсийг ч гэсэн давхар ингэж судлаж ажигласан байгаа шүү дээ, тий. За тэгээд ном дээрээ шийдвэр гаргах тал дээр бол ингэж утсан байсан. Амжилтанд хүрч чадаагүй 25,000 гаруй хүмүүсийн дунд ингэж судалгаа хийгээд тэгээд тэдний ингэж яг бүтлгүүтлийн гол 30 шалтгааныг ингэж жагсааж үзэхэд нэгдүгээр шалтгаан бол шийдэмгий бус байдал байсан. Харин сая доллароос их хөрөнгөтэй хэдэн зуун хүнд дүн шинжилгээ хийхэд тэд бүгдээрээ хурдан шийдвэр гаргадаг. Хэрв шийдвэрээ өөрчлөх шаардлагатай бол алгуур өөрчилдөг зуршилтай байлаа. Маш хурдан шийдвэр гаргадаг. Тэгээ нэг шийдвэр гаргасан бол тэр шийдвэрээ өөрчлөхдөө маш удаан байсан гинэ. За харин мөнгө хурааж чаддаггүй хүмүүс шийдвэрээ маш удаан гаргадаг хэрн түүнийг олон удаа хурдан гинэт ингээд өөрчилдөг. Яг эсэргээр нь гэсэн үг шүү дээ. Тий, амжилт гаргадаггүй хүмүүс бол шийдвэр гаргахдаа удаан хэрнээ нэг гаргасан шийдвэрээ дахин өөрчилдөг байсан гинэ. Тийм учраас 7 дугаар алхам бол та маш хурдан шийдвэр гаргадаг. Тэгээ нэг шийдвэр гаргасан бол түүндээ үнэнч байх ёстой юм байна. За үүний дараа 8 дугаар алхам болохоор тууштай байх ёстой гэж байгаа. Та нөгөө чин хүслээ тодорхойлчихсан шүү дээ. Тэгвэл тэр чин хүсэлтэд тууштай байх ёстой юм байна. За тэгээд бас ингэж утсан байсан. Ном дээр нь хүмүүсийг ингээд янз бүрээр сорьдог далд хүчин зүйлс байдаг юм шиг байгаамаа. Тэр олон хүмүүсийг ингээ ажиглаад үзэхэд тий. Тэгээд тэрхүү далд хүчин зүйл нь тууштай зан чанарын шалгалтыг даваагүй хинт ч агуу амжилтын эзэн болох боломжийг олгодгүй ажээ гэд. Тэгэхээр тэр олон хүмүүсийг ингээд ажиглаад амжилтанд хүрэхээс өмнө ямар байсан бэ гэж түүхийг нь судлаад тэднэртэй ярилцаад явж байхад өндөр амжилт үзүүлэхийнхаа өмнө дандаа ингээд бүтлгүүтэх тиймэрхүү зүйлстэй ингээд тулгарч байсан байгаа байхгүй. Тэгээд тэр зүйлстэй тулгарсныхаа дараа цаашаага ингээд би тууштай явнаа, би энийг хийж чаднаа, одоо амжилт үр дүн гарахгүй байгаа ч гэсэн би цаашаа явах болно гэсэн шийдвэр гаргасан хүмүүс нь өндөр амжилтанд хүрсэн бол тэр хүсэж байгаа амжилтыг хүсээд байгаа хэрнээ тууштай байж чадахгүй жижигхэн зүйл гарахад бүдэрж исэн хүмүүс нь л амжилтанд хүрээг байгаа. Тэгээд үүнийг хараад номын зохиолч маань одоо үнэхээр амжилтанд хүрэх үү гэдгийг, энэ хүнд амжилтыг өгөх үү, өгөхгүй юу гэдгээ шийдэхийнхаа өмнө тэр далд хүчин зүйл нь хүнээс тууштай байдлын шалгалтыг автын юм шиг байгаамаа гэж бичсэн байсан. Тэгээд та ч гэсэн тэр тууштай байдлын шалгалтыг даваад амжилтанд хүрэхийн тулд гаргасан шийдвэртээ бас үнэнч тууштай байх хэрэгтэй шүү. Зорилготой, туйлын зорилготой үнэнч байх ёстой шүү гэж бичсэн байлээ. За 9-р алхам бол баг бүрдүүлэх гэж байгаа. Энтэй адилхан зорилготой 2-3 хүнтэй одоо 7 хоногт нэг удаа ч юм уу тогтмол уулзаад зөвхөн ажил төлөвлөгөөгөө ярилцаж тархиа уялдуулах хэрэгтэй. Ингээд синержи үүсгэх хэрэгтэй юм байна л да. Одоо өөрөө яг зорилготойгоо нийлсэн хүмүүстэй уулзаад тэгтээ тогтмолтой 7 хоногт нэг удаа ч юм. Тэгээд хэдүүлээ энэ бизнесээ илүү сайжруулахын тулд яах ёстой вэ гэд тэр энерги. Ер нь бол энэ номыг уншаад үзэх юм бол хүн чинь ямар агуу хүчтэй, энергитэй, ямар хүчрхэг юм бэ гэдгийг бол ингээд унших явцдаа мэдрэгддэг. Тэгэхээр тийм хүчрхэг нэг хүн байхад л тийм хүчрхэг байтал 2 3-уулаа нийлээд нэг зорилгын төлөө яг санаагаа нэгтгээд тархиа уралдуулах юм бол бүр ямар гоё хүч гарч ирэх вэ гэдгийг бол тодорхой бичсэн байлаа. Тийм учраас та бас зорилгоо тодорхойлсон бол өөрийнхөө багийг бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ тэр багийнхан чинь энерги бид нар чинь бие биенээсээ энерги солилцоод байгаа шүү дээ. Тийм учраас тантай адилхан зорилготой бас тэр зорилгын ардаас явна гэсэн тууштай хүчтэй тийм хүчрхэг энергитэй хүн байвал илүү сайн байгаа шүү. За 10 дугаар алхам болохоор бэлгийн энергийг ашиглах гэж байгаа. Хүний одоо нөгөө бэлгийн харилцаанд орох тэр одоо хүсэл болвол ийм маш өндөр энергийг зарцуулах юм байна л да. Тэр одоо тэр хүсэл нь маш өндөр гэсэн үг тий. Тэгэхээр тэр өндөр хүсэл тачаал тэр энергийг өөрийнхөө бүтээлч ажилдаа бас ингээд хувиргаж зарцуулах ёстой шүү гэсэн байсан. За 11 дахь алхам нь болохоор далд ухамсараа арчлах гэж байгаа. Бидний нөгөө энэ далд ухамсар болохоор юм ер нь бол үржил шимтэй юм ер нь тариан талбай гэж бодох хэрэгтэй гинэ. Тэгээд энэ тариан талбайгаа та өөрөө арчлаад зориудаар ингээд гой цэцэг ногоо ч юм уу сайхан зүйл тарихгүй бол энэ дотор чи ингээд хогийн ургамал автоматар ургах юм гинэ. Тэгэхээр энэ далд ухамсараа юугаар тижэн тэрл ургаж таны амьдрал бий болно шүү дээ. Тийм учраас далд ухамсараа арчлан гэдэг нь та өөрөө тархиндаа нэгэнт оруулах юм бол тэр зүйл чинь ургах
бага учраас тархиндаа оруулахаас өмнө л тархиндаа ямар мэдээлэл орж ирж байна, эерэг мэдээлэл орж ирж байна, сөрөг мэдээлэл орж ирж байна уу гэдэг дээр шүүлтүртэй хандах ёстой шүү гэсэн байлээ. 12-т халах юм бол тарих бол ингээд бодлыг дамжуулж бас ингээд хүлээн авч идэг станц юм байл та. Бид нэр өөрсдөө ууланд бодохдоо бид нэр өөрсдөө цоо шинээр ингээд бодлыг үйлдвэрлээд байна гэж боддог байтал бидний бодол олвол ингээд цаашаагаа ингээд дамжаад явж идэг бас өөр хүмүүсийн бодол ч гэсэн ингээд биднэр дээр ирж байдаг юм тарих маань бодол маань бол юм станц юм байл та. Тэгэд жишээ аваад үзэх юм бол тий одоо та ямар нэг ингээд асуудлыг шийтгэхэд толгоогоо гашлагаад байж хахад хариу нь гарч ирдгүү хэрнээ та нэг гоо ингээд зүгээр тайван амарцсан ч юм уу тий одоо хүн усанд орж байхад хамгийн сайхан шин санаа төрдгөө мөрдгөө гэсэн юм байдаг шүү дээ. Эн чинь болохоор ингээд та өөрөө ингээд асуудлаа бодож байгаад гэхдээ асуудлыг чинь шийдэл нь олдохгүй байвал түр ингээд орхичих ёстой юм байна. Ягаад гэвэл таны тархичин өөрөө тэр танаас гарч байгаа бодолтой адилхан бодлуудыг татах учраас ямар нэгэн асуудал дээр төвлөрөөд одоо тэр асуудлыг чинь хариу нь гарч ирэхгүй бол орхичихно. Тэгээ орхисны дараа тэр асуудлыг чинь шийдэл нь хин нэгэнд байгаа ч юм уу тиймэрхүү зүйлс байх юм бол тэднийг ингээд татчих юм байна л та. Тийм учраас ер нь бол ингээд нэг удаадаа ингээд асуудал дээр бүр хит төвлөрөхгүй байсан ч болно ингээд жоох ингээд биеэс суллаад цаанаас ирж байгаа гаднаас ирж байгаа тий сансар октогоогоос ирж байгаа ч юм уу тэр мэдээлэл тэр шийдэл хариуг авахын тулд хаяа бас ингээд зүгээр тайвшраад өөрөө хит их ингээд логик тарихаараа нухаад ийлгүй тайвшраад бодлыг бас ингээд хүлээж авах ёстой юм байна. За мөн 13 дахь сүүлийн алхам бол 6 дахь мэдрэхүүгээ тэдгээр амжилтанд хүрсэн хүмүүс маш сайн хөгжүүлсэн байдаг гинэ. 6 дахь мэдрэхүү гэхээр ер нь бол нөгөө дотоод дуу хоолой, зүүн савин, өөртөө итгэх тэр дотроо цаанаасаа тий хорвоо ертөнц миний төлөө ажиллаж ийн надад хэрэгтэй зүйлсүүдийг надад хэлдэг. Дотоод хүмүүс ч гэсэн надад ингэ хэрэгтэй зүйлсүүдийг хэлдэг гэсэн тийм гүн бат итгэлтэй байсан гэсэн үг шээ тий. Тэгэхээр 13 дахь алхам болвол та өдөр тутамдаа дотоод дуу хоолойгоо сонсоход цаг гаргаж тэгээд таны дотоод дуу хоолой чинь одоо таны логик тарихтай чинь зөрчилдсөн ч гэсэн ямар нэгэн танд зааварчилгаа өгөж байгаа бол тэрийг ингээд логик тарихаараа боломжгүй хэрэгтэй юу хэрэггүй юу гэж бодлохгүйгээр дотоод дуу хоолой чинь юу гэж хэлж байна гэдгийг сонссон бол сонсон даруйдаа ингэж хэрэгжүүлдэг зуршилтай болох ёстой гэж бичсэн байлээ. Мөн дээрэс нь манай Чинад community маань school application дотор орсон байгаа. Тэгээд тэрэн дотор бол одоо бид нэр ингээд хүн болгон Чинад гэдэг нь өөрөө хязгаарын цаана гүн гүнзгий алс хол гэсэн утгатай эртний монгол үг байхгүй. Тэгээд яагаад ингэж community-га Чинад гэж нэрлэх болсон бэ гэхээр одоо бид нар чинь ингээд өөр зүйл хүсэж байгаа шүү дээ тий. Өөр үр дүн хүсэж байгаа, хүсэл мөрөөдөлтөд хүрэхийг хүсэж байгаа, дараагийн түвшинд гарахыг хүсэж байгаа гэх мэтчлэнгээр одоо байгаагаасаа өөр зүйлийг хүсэж байгаа. Тэгтэл нөгөө галзуурал гэдэг үгийн томьёо байдаг шүү дээ тий. Хэрвээ яг адилхан зүйлийг хийгээд байгаарны өөр үр дүн хүсэж байгаа бол та галзуу гэсэн үг гэсэн томьёо байдаг. Тийм учраас бид нар гэхдээ өөр зүйлийг хийх ёстой гэдгийг мэддэг хэрнээ өөр зүйлийг хийхэд хэцүү байдаг. За ингэж хэцүү байдгийн шалтгаан бол бид нар сэтгэлгээний хувьд ч юм уу, ур чадварын хувьд ч юм уу, сахилга батын хувьд маш олон хязгаарлалтууд байдаг учраас хийх ёстой гэдгийг мэддэг хэрнээ хийж чаддаггүй зүйлсүүд маш олон ингэж гацчихсан зүйлсүүд байдаг. Тийм учраас энэ хязгаарлалтаасаа хамтдаа гарья гэсэн зорилгоор Чинад буюу хязгаарын цаана гэж community-га нэрлсэн байгаа. За тэгээд манай community дотор одоогоор бол сэтгэлгээний хязгаар буюу одоо даалт ухамсар, эго, гений талаар хичээлүүд орцсон явж байгаа. За мөн ур чадварын тал дээр бол зорилгын менежмент, цаг ашиглалтын менежмент, за мөн ном уншлагын менежмент хэрхэн үр дүнтэй унших юм бэ? За мөн сахилга батын хязгаар дотор бол одоо дадал зуршил, өөртөө фидбек, өөртөө дүгнэлт өгөөд цаашаа байнга ахих. Энэ аргуудын талаар хичээлүүд бол ингээд цувралаараа ороод явж байгаа. За мөн 7 хоног болгон лайв уулзалтуудыг цаашдаа зохион байгуулад явах болно. Тэгээд сарын $19 төлбөртөөгөөр нэгдсэн байгаа. Тэгээд та бүхэн бас сонирх юм бол манай Чинад клубуд нэгдээд бүгдээрээ хамтдаа ингээд өөрийнхөө хязгаарыг даваад хурж үзээгүй тэр өөр үр дүнд хүрцгээе гэж уриалж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.